Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яваа. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинаж хайрл. радио 104.5-ыг яг энэ цаг мөчид долгионо тааруулан хүлээн авч сонсож байгаа бас Facebook дээр үзэж байгаа эрхэм үзэгч сонсогч танд энэ цагийн мэнд дэвшүүлье. 2026 оны гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн эхний дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Радиогийн 1-р студид сэтгүүлч хөтлөгч Баясаа, сэтгүүлч хөтлөгч Заяа, найруулагч Мизугийн хамтдаа өнөөдрийн эфирийг танд хүрэхээр бэлэн болсон байна. Та 104.5, 84.5 долгионоор биднийг сонсохоос гадна гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай пэйж хуудас харагдаж байгаа. Яг одоо дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн доор комент бичээд бидэнтэй хамтдаа цаг хугацааг өнгөрөөлөх боломжтой. Мэдээж гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөртэй хамтран ажиллахыг хүсвэл манай маркетингийн 8866 1045 8866 1045 гэсэн утсаар та бүхэн холбогдох боломжтой. Мөн дэлхийн үнцэг болон бүрээс 3W1045 цэгийн вебсайтаар сонсож байгаа сонсогч танд баярлалаа. Амарч орж ирсэн. Нөгөө нэг уралдаанд яардаг морь гэдэг шиг хоёлаа эфиртээ дөрчихэд ороод ирсэн сууж ирсэн. Сугаал. За тэгээд өнөөдөр мэдээж шинэ оюун чинь ингээд бүсгүйч үүцдэг бас гоё ярмаар байна. Тэр ямар яриа вэ гэх юм бол би хинбэ гэж бас асуугаасай тий. Тэгээ би хин баймаар байгаа гэж асуугаасай. Тэгээд яг энэ би хинбэ буюу өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг сэдвээр өнөөдөр ярихад бэлэн болж байна. Тэгээ бүсгүйчүүд маань яагаад одоо тий би хинбэ гэж одоо асуух хэвээр бэ гэдгийг одоо бас өөрсдөө дотроо бодоод хариулаад яваарай. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр яг одоо лайв стримтэйгээр хурж байгаа. За тэгээд энэ асуултыг олон хүмүүс асуудаг л да зөвхөн бүсгүйчүүд биш тий хүн болгон л асуудаг. Тэгээ би хинбэ тэгээ хин баймаар байгаа. Одоо яг хин байгаад байгаа гэдэг ч юм уу тий. Заяа ер нь хэр асууж ив. Ер нь жоохон яарсан үедээ л асуудаг шээ. Бусад үед асуухгүй юм уу? Яг тийм нэг гоё байгаа үедээ ш гэдэг юм уу, амжилттай байгаа үедээ өөрөөсөө тэр асуултыг нэг их асуугаад байдаг юм байна. Яг ингэ бодсон чинь би ер нь хин юм бэ гэдэг асуултыг жоохон тийм нэг гутарсан байгаа үедээ, уналтанд орсон байгаа үедээ, сэтгэл санаа жоохон эвгүүрсэн байгаа үедээ асууд юм байна. Би ер нь хин юм бэ? Би яагаад ийм байдалд хүрч вэ? Босоод явъя л да. Одоо алхъя л да. Үгүй л да гэдэг өөртөө нөгөө нэг тэнхээ өгөхийн тулд тэрийг жоохон хэцүү байхтаа боддгийм байх гэж бодогдлоо. Тэрнээсээс жоохон юу байхтаа амжилтанд хүрсэн байхтаа шиг гэдэг юм уу те. За нэг шагнал авчлаа гэж бодоод би хин юм бэ? Би яагаад энэ шагналыг авчих гэж бол бодож байгаагүй юм бэ? Бас сонирхолтой тийм. Тэгэнгүүтээ шагнал аваагүй бол би хин блэ? Яагаад би энэ шагналыг авч чадаагүй илээч гэдэг юм уу? Тиймэрхүү асуултыг ер нь өөрөөсөө их асуудаг юм байна. Тэгэхээр би хин бэ гэдэг асуултыг миний хувьд сайн сайхан байхтаа биш, ер нь унаж бүдэрсэн байхтаа илүү их өөрөөсөө асууд юм байна. Бас сонирхолтой юм байна. Бас магадгүй би болохоор тэгдэггүй юм байна. Тэгээ би хин баймаар байна. Би хин байгаа юм бэ гэж их асуудаг. Тэгээ өмнө нь болохоор би хин бэ гэж их асуудаг байсан. Тэгээд нэг нэвтрүүлэг дээр миний мэдхүй гэдэг нэг богино бичлэгийн нэвтрүүлэг дээр би хин бэ гэд хамгийн анхны дугаарыг хийж ирсэн. Тэгээд тэрэн дээр ингээд яасан чинь яг бачаргал захирлын нэг юм сургалтын дээр орж исэн үг надад бүр айгүй тодорхой тод санагдсан байхгүй. Тэгээд тэндээс эхлүүлээд нэрээ би хин бэ гэд. Тэр бол нэлээд олон жилийн өмнө орсон юм а тэр сургалт. Бид нарт ороод тэгээд би хинбэ гэж та нар хэр өөрсдөөсөө асуудаг вэ гэж захирал асуугаад тэгээд би хинбэ гэдэг чинь маш үн цэнтэй бүр маш үнэтэй асуулт гэж хэлжсэн байхгүй юу. 1 тэрбум долларын үнэтэй асуулт гэж хэлсэн. 1 тэрбум долларыг одоо ингээ ард нь тэг бодох гэхээр та орж ирэхгүй байл л да. Хитэн тэгтэй мэдгүй. Орж ирэхгүй байна л да. Би бол шууд бодогдохгүй л байна л да. Нэрээ хитэн тэгтэй юм болоо. Харин тэгээд ингээд тухайн үед нэрээ тийм ингээд тэгээд тэр хичээлийг орж яхад нөө бид нар ингээд яг тэр нөгөө амжилттай яваа үедээ өстой би өстой айгүй мундаг байна ингээд лаг байна сайн байна гэд бодоод ингээд яг өөрийнхөө жинхэнэ биег ч юм орхицсан тий байдаг. Гэтэл жинхэнэ бие чи ингээд дотоод зүрх сэтгэлд ч юм байдаг тий. Би хин юм бэ гэдэг тэр асуултыг өөрөөсөө ер нь асууж агаарай. Асуугаад цаашаага би тэгвэл яг энэ хин болохын тулд би юу хийх ёстой юм бэ гэл ингээд бүр задарч исэн. Тэгээд тэр нэвтрүүлэг бараг тэр санаанаас ингээд анх төрж исэн. Тэгээд тэр үед өөрөөсөө асуусан юм байна.
Тэгээ одоо болохоор би яг одоо хэн байгаа юм те яг хэн байх нь надад айгүй үнцэнтэй ингээд нэг юм тав тухтай те нэг юм гоё жаргалтай би амжилтгүй байсан ч гэсэн би бигээрээ байх ингээд юм боломжтой юм бэ гэдэг тэр зүйл дээр л ингээд их төвлөрдөг болцсон юм. Тэгээд өнөөдөр яг он эхлэнгүүт олон хүмүүс бас тэгж бодож иж магадгүй те би хэн юм бэ? Би цаашаа хэн болох гээд байгаа. Эсвэл би яста нэрэ үнэхээр ингээд амжилтгүй яста нэрэ бүтэлгүй те нэг юм амтан байна да гэж бодохгүй гэж бодоод өнөөдөр бүсгүйчүүдтэй энэ сэдвээр ярмаар байгаад гэд хоёулаа сэдвээ сонгосон тий. Тэгсэн. Тэнгүүд яг ийм би хэн бэ? Би ер нь хэн байсан бэ ч гэдэг юм уу те. Энэ хоёр асуулт чи хоёр өөр болчиход байгаа байхгүй юу? Яг одоо та сая таны нөгөө хоёр дахь асуулт чи ороод ирэнгүүт би бас нөгөө өөр үед өөрөөсөө асуумаар мэдрэмж төрж байна. Тэгэхээр энэ асуулт болгон маань хамгийн гол нь унсан ч бай, алдсан ч бай, эсвэл амжилттай байхад ч байсан гэсэн хамгийн гол нь тэр хүний чин үнэнч зөвхөн өөрөө өөрийгөө гаргаж ирэх боломжийг бий болгож байгаагаараа ижилхэн байгаа юм байна. Асуулт болгоно утга нь өөр боловч харин гаргаж ирж байгаа тэр процесс нь бол яг л ижилхэн буюу зөвхөн тэр хүний гол утга учир, тэр хүний чин сэтгэл, тэр хүний зөвхөн тэр хүнийг л гаргаж ирдгээрээ яг нэг юм биш үү? Харин тийм байгаа зүтэй тий. Тэгээд юунд байдаг да сэтгэл зүй дээр бас нэг гарч ирдэг. Одоо жишээлх юм бол дотгошоо хүн, гадагшаа хүн гэл ингээл байдаг. Өөрийгөө яаж илэрхийлэхээ мэддэггүй тий. Тэгсэн ч гэсэндээ тэдгээр хүмүүст энэ асуултыг тавих юм бол бас л зөвхөн өөрийнхоороо хариулах буюу яг л өөрийн нэг л зүйлийг гаргаж ирэх юм байна. Тийм учраас хин нэгэн хүн за одоо энэ асуултанд за эсвэл минийх арай жоохон муу эсвэл минийх хэвээр нэрээ маш олон намтар төвхтэй ном бүтээмээр их би гарч ирнэ гэдэг бол байхгүй зүйл байгаа дэ штэ. Энд бараг л хүн болгон нэг өгүүлбэрээр хариулах юм байна л да. Яг үнэн тий. За тэгэхээр одоо яг гэрэлтэмтэй хамт байгаа гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар сонсож байгаа бүсгүүчүүд маань тий яг энэ нөгөө би хинбэ буюу өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тухайгаа гоё түүхүүдийг хуваалцаач гэж урьж байна. Тэгээ магадгүй хүлээн зөвшөөрөөгүй бол юун дээр гаццсан байгаа. Тэгээ яагаад гаццсан байгаа? Өөрийгөө өмнөх одоо өөрийнхөө хүнтэй ингээд харьцуулаад байгаад байх үедээ эсвэл тий хин нэгний тэр нэг хүлээлт хин нэгний ойлголтын дээр өөрийнхөө би гэдэг тэр дүрийг бүтээчээл амьдраад байх үедээ. Тийм учраас өнөөдөр ингээд ярилцж байгаа. Тэгээ мэдээж эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань даваа гарагт бол яг энэ сэтгэл зүй тал руугаа тий чиний дотор руу таны дотор руу та бүгд одоо хамтдаа бие биенийхээ дотор руу өнгөж тий яг тэр гоё үн цэнтэй зүйлийг олоход одоо хичээдэг ярилцдаг сэдв байгаа. Тэгэхээр ороод ирээсэй гэж хүсэж байна. Аль хэдийн ороод ирсэн байна. За уншия. Бацуур уран чимэг шинэ он ажлын амжилт гэсэн бол очрол мөнгөцөг маань өдрийн минь шинэ оны минь гэсэн байна. Балжин ям энэ заяа маань орж ирсэн байгаа. Сайн уу хөөхөн хөтлөгч нараа комфорт зонд байхдаа хүн боддоггүй юм шиг байгаа юм ба. Яг асуудал тулах юм уу, цад тулгамдсан үед би хэм блэ, юу чадах вэ гэж бодож хамаг нөөцөө гаргад юм байна. Сая бодоод байсан чинь гэж байгаа байхгүй. Яг үнэ тийм би хэм бэ гэдэг асуулт яг тэгж байгааз. Яг тэр үед бодогдож орж ирдэг. Тэгвэл өмнө таныг ботцсон гэсэн штеп. Яг тэр бодлоосоо эргээд нэг бидэнтэй хуваалцаач гэж хүсэж байна. Нэг тийм явдал болсон. Явдал нэг үйл явдал болсон гэдэг. Нөгөө тэр сургалт ороо тэгэл нэрээ би хэм бэ гэдэг. Би хэм бэгээс цаашаа ингээ асуултууд хөврөөд исэн гэж хэлсэн шүү дээ. Тэгээ байжсэн чинь бас нэг нөхөр дээр маргалдаад. Маргалдсан чинь нөхөр надад тэгэж хэлсэн байхгүй. Чи ингээд анх ингээд чамтай анх танилцчихсэн үеийн чи биш болцсон байна одоо тий. Тэр үеийн чи надад таалагддаг байсан гэдэг ингээд хэлэхгүй юу. Тий. Тэгэхээр тухайн үед ингээд би бас ингээд өөрийгөө өмгөөлөөд гэдэг шиг тий. Хүн чинь тэр үеийн тэрлэгөө яв. Тэгээггүй маа хүн чинь нас өөрчлөгддөг тий. Өөрчлөгддөггүй одоо хүн гэж байдгүй юм байлээ. Яг тухайн үед би бас яг тэгэж ярьж байсан. Нөхөртөөгөө гэр бүл болчоод хоёлаа нэг ярьжсэн чинь яг л энэ хിവэрээ ингээд байгаад амьдрын тийм ээ гэдэг. Өстой гинэн минэн нэг тийм охин байсан байгаа байхгүй. Тэгэж ярьжсэн байгаа. Тэгээд нөхрийн толгойд яг тэр нь бас үлдсэн байгаа байхгүй. Яг л тэрнгээрээ л байна гэдэг. Яг тэрнгээрээ л байна гэдэг тийм бодол. Тэгсэн чинь тухайн үед болохоор би яаж өөрийгөө өмгөөсөн бэ гэсэн чинь хүн болгон өөрчлөгддөг. Сайнаар өөрчлөгддөг, саараар өөрчлөгддөг. Чиний ингээ хэлж байгаа зүйлийн зүйл дотор магадгүй миний олон сайнууд ингээ өөрчлөгдсөн байж магадгүй. Тэгвэл яг тэрийг надад хэлж өгөөч те. Саарууд өөрчлөгдсөн байх юм бол тэр чинь сайн. Тэгээд би өөрчлөгддөг гэдэг ингээд явцад донд ингээд ойлгож байна гэдэг ингээд хоёулаа нэг тийм маргалдаан үссэн. Тэгээд тэрнээс хойш ингээд их бодсон. Тэгээд нэрийн хүмүүр өөрчлөгддөг. Миний нэрээ ямар олон зүйлсүүд өөрчлөгдсөн болоо гэдэг ингээд өөртөө ингээд нэг юм дүгнэлт хийж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг олон тийм муу зүйл дээр бол өөрчлөлт хийгээгүй юм байна. Одоо муу зүйлийг ингээд хөгжүүлээгүй юм байна. Харин чадлаараа ингээд өсөж хөгжихдээр те би магадгүй өөрийнхөө муу муухай зан чанарууд дээр ингээд засвар хийсэн гэдэг юм уу те. Засаа явсан юм байна. За зарим нь байж л байгаа. Угаасаа байна. Хүн
юм чинь тий. Угаасаа цаашлаач байна. Цаашлаач байна. Одоо тэгээд харин аюул олон зүйл дээр өөрийнхөө одоо нөгөө нэг сул талуудыг болж өгвөл хөгжүүлсэн тий өсгсөн өөрчилсөн байгаа байхгүй. Наад захын зүйл гэхэд ингээл нөхөртөөгөө муудалцахаараа аюул мохоо орилж шагараал тий. Гэл ашигчаа алцтай нэрээ давж гал муудалцдаг байсан бол одоо болцсон байгаа байхгүй. Тэгээд инхээр олон зүйлийг өөрчилж болдсон байна. Тэгээд яг би хэм байгаа хин баймаар байгаа гэдэг дээр очт юм байна. Тэгээд бас нөгөө талаасаа бас ингээд бодохоор тухайн үед би ингээд айгүй сайн ээж байна. Айгүй сайн эхнэр байна гэл ингээл нэг тийм юмнуудаар ингээд өөрийнхөө амирх ингээд яадаг байсан байхгүй өөрийнхөө яг жинхэнэ өөрийнхөө үнцэн буюу бигээ ингээд дарцсан байсан байгаа байхгүй. Тэгээд нэг удаа бас ингээд олон зүрийн чинь нууцсан биш. Нууцсан байгаад байгаа. Нэг удаа бас ингээд бодчихсон чинь нэг сайн ээж бас биш юм бэ ингээд бодохгүй юу. Тэгээ ингээд нэг жоохон сэтгэлээр унаад гэснээр угаасаа сайн дандаа сайн ээж байж чадахгүй харин хангалттай сайн би зүгээр үлгэр одоо дуурал үзүүлж болох юм байна. Тэгээд өөрийнхөө бие рүү явсан байгаа байхгүй юу. Тэгээ өөрийнхөө бие рүү буюу би тэгвэл юу хүсэж байгаа юм тий. Яг баясаа гэдэг хүн энэ одоо хорвоо ертөнцийн дээр байхдаа ямар хүн байж амьдрмаар байгаа гэдэг дээр очисон цэгэл яг би хинбэ гэдэг дээр хариулсан тэр хариулт л байт юм бэлээ л дээ тий. Тэгээ магадгүй энэ миний энэ ч гэсэн одоо бас ингээд жоохон дутууд улмаг тий. Миний одоо бодсон, мэдсэн, сурсан зүйлийн бас хэсэг байж болно. 10 жилийн дараа дахиад би нэг өөр юм яриа сууж байгаа байхгүй юу? Тийм. Ер нь яг тэг н 10 жилийн өмнө очсон, 5 жилийн өмнө очсон, бүр 1 жилийн өмнө очсон ч гэсэндээ шал өөр зүйлийг ярих байх. Би хинбэ гэдэг асуултыг хүн өөртөө маш олон удаа тавьдаг, маш олон удаа асуудаг. Яагаад гэвэл түрүүн манай сонсогч хэлсэндээ хэлжсэн шүү дээ, тий. Би хинбэ гэдэг асуултыг ямар нэгэн гавьяа шагнал байгуулсан үедээ амжилттай явж байгаа үедээ гэхээсээ илүү жоохон гунж гутарсан, бусдаас доогуур байгаа мэдрэмж авчихсан байгаа үедээ өөрөөсөө их асуудгаа. За тэгээд өөрийгөө давж дийлэх гээд явж байгаа хүн эсвэл өөрөөсөө асуудагч гэдэг юм уу, тий. Иймэрхүү зүйлүүд тэгвэл бидний амьдралд өдөр тутмын маш олон тохиолддог гэсэн үг юм. Энэ болгоныг бид нөр өөрөөсөө асуусан асуултанд хариулт авч чадсанараа давж гараад байгаа. Магадгүй тэр хариултаа авч чадахгүй бол улам илүү нөгөө гүн хонгил руу ороод сэтгэл санаанд дарамттай болоод гэр бүлийн асуудал, ажлын асуудал, за өөр юу эдийн ах トゥ амрах садангийн асуудал нь хүртэл хэцүү болоод эхэлдэг. Харин асуултаа зөв тавиад тэр асуултанд зөв хариултаа авчихсан хүн маань гэр бүлийн асуудал болон тэр бусад асуудлуудыг аль хэдийн хөнхөнд аваад гарчих чадвартай болдог болов уу гэж бодож байна. Тэгээд энэ асуулт маань нөгөө 1 жилийн дараа ярахлаар би өөр хариулна, жилийн өмнөөс нь бол өөр хариулна гэдэг өөр хариулна тийм байгаа байхгүй. Харин тийш. Тэгэнгүүт одоо өнөөдөр магадгүй ингээд өөрийгөө би хинбэ гэдгийг бас ингээд тодорхойлж болох асуулт байна шүү дээ тийм. Яг өнөөдөр та өөрийгөө өөртөө ямар үг хэлэх вэ? Эсвэл тийм яг өөртөө та өнөөдөр ямар зүйлийг одоо бодож төлөвлөж байгаа вэ? Нөгөө бодол биелээ болдог гэдэг шүү. Бодол нэр үнэхээр биелээ болдсон шүү дээ тийм. Бодол биелээ болдог. Би өөрийгөө ингээл за чиж бүтэхгүй амтандаа чи чадахгүйгээс чадахгүй чам тийм авьяас чадварч байхгүй тий чи ингэж чадахгүй чи ингээл энэ байгаагаараа л ингээл дуусна гэл ингээм бол миний бодол биелэл би яг тэр байгаагаараа амьдрал яг зөв тийм болохоор яг өнөөдөр өөртөө юу гэж хэлэх вэ өнөөдөр өөрийгөө бас юу гэж хөглөх вэ энэ талаараас ингээд түрүүнд одоо нэвтрүүлгийн өмнө хоёлаас пост оруулсан тий тэр постн дээр ингээ хүмүүс айгу хөөх юм бичсэн байсан ямар ч байсан нэг 3 сонсогч манд бичсэн байсан гэсэн болор эрдэнэ болохоор ингэсэн өөртөө хамгийн их ямар үг хэлдэг вэ гэдэг асуултыг асууж байгаа. Энүүгээр магадгүй тий чи өөрийгөө өнөөдөр юу гэж үнэлж байгаа вэ? Хэн байхыг одоо хэн байлгаж байгаа вэ гэдгийг харж мэдэж болох юм. Тэгээд магадгүй би чаднаа гэж хэлж болно. Эсвэл би хангалтгүй байна гэж хэлж болно. Гэдэг ийм хоёр жишээ өгсөн чинь манайхан ингэж хэлсэн байсан. Болор эрдэнэ би бол нар би өөртөө жинхнээсээ хайртай. Хүмүүс намайг юу ч гэж хэлж исэн сэтгэлийн төв алдахгүй. Өөрийн жинхэнэ замаараа алах болроо чи чаднаа. Их мэт одоо үг баг байхасаа л хэлдэг байсан гэж байгаа тийм. Бүр үнэхээр гоё үг тийм. За тэгсэн чинь очирот мөнгө цэцэг маань чи минь мундаг шүү гэж хэлдэг гэж байгаа тийм. Өөртөө гэсэн алтан хоёгийн юу айгу хөөх. Хачин бэлдэг залхуу юмнууд хийгээд байгаа юм чинь би яага чаддаггүй гэсэн байсан. Жинхэнэ инээд байгаа шүү дээ. Амар хөөрхөн нэрэл те би яага чаддаггүй юм. Би чадна штэ гэдэг тэр зүйлийг те. Гэтэ чадна штэ гэдэг зүйлийг нөө би чадна гэд багийнхан 100 айлын тэнд байдаг гэдэг шиг хутлаа хэлээд иж бас болохгүй штэ те. Тэгэхээр чадна гэдгээ яг юун дээр чадах гээд байгаа яах гээд байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй байлээ. Сая 12 дугаар сарын 2024 оны 12 сарын 31-нд би нэг стори оруулсан байна. Тэр маань одоо нөгөө меморигаар гарч ирж байгаа шүү дээ. За тэгээд тэрэн дээр юу гэж гарч ирсэн бэ гэхээр хинч хилээгүй ч гэж магадгүй л дээ. Гэхдээ энэ л өдөр би өөрийгөө магтмаар байна гэдэг стори байсан. Чи хамгийн сайнараа хичээж байгаа шүү. Цаашдаа ч гэсэндээ өөрийнхөөрөө байгаарэ гэд ингээд бичсэн. Мундаг байгаа шүү. Заяа гэд пост хийсэн ёо стори оруулсан байсан. Тэгээд тэрийг харчингууд би өөртөө саяас 12 дугаар сарын 31-нд ингээд зог тусаж урам авч байгаа юм шиг хин нэгнээс ингээд
чи мундаг байгаа шүү гэдэг ингээд хэлж байгаа юм шиг мэдрэмжийг авсан. Тэгээд тэгэхээр хин нэгний хажууд байгаа хин нэгнээс илүү өөрөө өөртөө хэлж байгаа үг өөрөө өөрийгөө өрөөж байгаа үг ямар чухал вэ гэдгийг манай бүсгүүчид бас ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. 10 жил байхдаа. Би одоо бас нэг дандаа хүүхдүүдтэй харьцдаг учраас л 10 жилийн илүү их сандаг тий. Тэнгүүд 10 жил байхдаа би юм яриа хүүхд байгаагүй шүү дээ. Ямар сони худлаа хэлгүй дээ. Гүү, аяахан найзуудтайгаа ингээ ярьдаг ч гэсэндээ олон хүний нүдэн дээр гарахлаар дав гэдэг хүүхдээс байхгүй ярьж чаддаггүй. Одоо жишээлбэл тий шалгалт авлаа гэж бодоход ярьж чадахгүй. За нөгөө цээжилсэн шүлгэн уншихлаар ярьж чадахгүй. Самбарын урд гарах чинь бол одоо нөгөө хилгүүдүүлээ болоод гар ам салгамаал юм гачин болчтой гэсэн үг. За тэгээд нөгөө нэг лекц семинар 50 50 гэдэг бол миний хувьд нөгөө аим шиг юм байдаг байсан шүү дээ. Дайнд орох гэж байгаа юм шиг. Дайнд орох юм шиг. Хэрвээ би самбарын өмнө гарах өдөр гэдгийг мэдчихэл байгаа бол өмнө ямар нэгэн байдлаар шалтгаан гаргаад тэр өдөр хичээлдээ очихгүй ч гэдэм юм. Тиймэрхүү байдлыг айгүй их авдаг байсан. Би бүр төгслөө тийм байсан. Оюутан эхний 1 2 дугаар курстэй хүртэл тийм байсан. Тэгээд ямар сайндаа нөгөө радиод ингээд ажиллаж байхдаа би дүрс гарна гэхэлэр үгүй гэдэгсэн. Ястад царайгаа гарахгүй хоолоо гарахгүй шүү гэдэг хүн байсан байхгүй. Тэгээд яаж өөртөө би ийм зүгээрээ асуудалгүй штэ бусд хүмүүс яриад байхад чи яагаад ярьж болохгүй байгаа. Тэгтээ тэргүй чиний мэрэгжин штэ гэдэг зүйлийг ингээ нөгөө өдөр болгон уйггүй хэлсний үндсэн дээр чөлөөтэй ярьж сурсан. За тэгээд ямар ч ихсэн хин нэгэнтэй ингээд хэнийг ч голохгүй ярилцах хэрэгтэй байна гэдгийг мэдсэн гэсэн үг. Ямар нэгэн байдлаар дандаа нөгөө нэг багштайгаа ч гэдэг юм уу өөрөөсөө юм дээгүүр хүмүүстэй ярих тийм чухал биш гэдгийг ойлгож авсан гэсэн үг. Жохон хүүхдүүдтэй ч гэсэндээ ярьдаг. Гудамжаар зөрөөд явж байгаа хүн автобус нь энэ дугаар ирж ийнэ ч гэдэг юм уу зүгээр нэг ингээд юм асуугаад цаг асуугаад өнгөрөхөд яадалт авсан юм. Өөрөө дахин хэлж өөртөө ярилцсан. Өөртөө ярилцсан. Одоо өстө чи хийм бэ? Би хийм бэ дээрээ тулсан байхгүй юу? Тэгээ чи яагаад ингэ ярьж чадахгүй байгаа юм бэ? Зүгээр ингэ ярьдаг хэрнээ яагаад ингэ чухал үед чи ярьж чадахгүй байгаа юм бэ? Хажуугаар хүн цаг хэд болж ихэд л бичиж чимиг ууршаар авдаг байсан. Ястаа төсөөлөнгөө юм байна. За яг тийм байсан гэж юусоо бодохчгүй юм байна. Бодохооргүй байгаа бодохгүй юм байна. Бодохооргүй гэтэл тийм байсан. Түүнийг давсан зүйл нь юу вэ гэхээр өдөр болгон өөрөөсөө би хийм бэ? Чи яагаад ийм байгаа юм бэ гэдэг зүйлийг асуудаг байсан. Түрүүн хэлсэн штэ. Мосоо бэлдэг юмнууд чадаад байгаа. Чи яагаад чаддгүй гэдэг шиг. Харин тэр бүр айгүй хөөргөн байсан. Үйтнгийнх чинь чадаад байхад чи яагаад чадахгүй байсан бэ гэж заримдаа өөрийгөө би басдаг байсан. Ингэснээр ярих тийм зүйлийг одоо хинтээ ч хамаагүй ярилцдаг тийм төвшөнд очсон гэж өөрийгөө бодож байгаа. Их сургуулийн 2 дугаар курс хүртлээр би тэгж явсан. За ямарсан 10 жилээ төгсгöd болвол тийм амар чөлөөтэй хин дуртай нь ярьдаг байгаагүй. Найз нөхдийнхөө хоорондоо л ярьдаг байсан нөхөөс танихгүй хүн дотор орчих юм бол ингээд суучихдаг гэсэн. Ястаа сони юм байна. Би заяаг бол станаар яагаад ч тэгж төсөөлөхгүй заяа. Одоо тэгэхээр хүн ингэж өөртөө тий яг би хэн баймаар байгаа юм бэ гэдэг дээр ингэж өөрчлөлт хийж болдог тий. Бүр өстө жинхэнэ нөгөө амьд жишээ сууж штэ. Манай хүү тийм байсан. Манай том хүн одоо он гарчингуу 12 нас хүрчихэж байгаа шүү дээ тий. Тэгээ манай хүүгийн хувьд гэх юм бол яг яах аргагүй надтай ижлэх юм байсан. Яг ингээл гэр бүлийнхэн хүрээнд чөлөөтэй ярьдаг хэрнээ гадагшаа болохоор ярьдаггүй. Ямар сандаа хүүгээ ингээд хүнтэй найзлуулаач гэд манай хүүтэй тоглооч гэд тоглоулдаг байсан байхгүй. Гуйж тий бүр гуйж тоглоулдаг байсан. Тэгээ яаж хүүгээ одоо бол манай хүүг сургуулийнхан багш нар ч гэдэг юм уу өөр ангийнхан хүүхдийн эцэг ихийн хүртэл магтаж ярьдаг. Яаж ярьдаг вэ гэхээр өөрийгөө маш чөлөөтэй илэрхийлж чаддаг. Өөрт онцгүй байна, тухтай байна, эсвэл таалагдж байна гэдгээ маш тодорхой илэрхийлж чаддаг. Өөрийнх нь зөв болвол тэр зөвөө хамгаалж чаддаг хүүхэд гэж багш нар нь айгүй их магтдаг. Тэгээ тэр нь яг яаж мэдрэгдэж хизэнээс ингэж зөв зүйлдээ орсон мэхлээр яг сүүлийн 2 3 жил ахгүй. Тэгээ маш их ярьдаг хүүхэдтэйгээ зүгээр л мэдрэмжийг нь хуваалцдаг. Өглөө ангид нь юу болсон, өдөр ангид нь юу болсон, найзуудтайгаа юу хийсэн гэл хүсчихвэл яриараа гэл тэнгүүд бүх юмаа ярьдаг болт юм лээ хүүхэд. Тэгэхээр нөгөө нэг ярилцах гэдэг бүх зүйлд чухал байгаад байгаа. Хэр чухал байгаад байна. Эмэгтэйчүүдийн хэрэгцээ гэдэг. Эмэгтэйчүүдийн хэрэгцээ. Тэгээд нөгөө талдаа яг одоо тэгвэл багаас нь яг нөгөө би хинбэ гэдгийг ойлгуулахын тулд бид нар хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцдаг байх нь байна. Хүүхдүүд чинь дотроо ингээд маш хүсэл мөрөөдөлтэй байдэн шүү дээ. Би саяхан яг тэр нэг он гарах болсон чинь тэр хүсэл мөрөөдөл надад санагдаад хүүхэд байх үеийнхаа яг нэг тэр нэг хүсэл мөрөөдөл маань биелэхгүй ч юм шиг тий. Би яг нэг тийм гой зүйл хиймээр байсан ч гэсэн боломжгүй ч юм шиг яг тэр үе дээр ирсэн нэг жижигхэн түүхээ бичсэн. Тэгээд
яг тэр бодогдож хахад надад нэрэл яг хүн болгон тий нэг гоё ингээл айгуу дэврүү юм дотор нь байдаг штэ хүн болгоны тий одоо заяа ингээд дотроо ингээд төвжээд ингээд ярьж чадахгүй байгаа ч гэсэн чаддаг бол ярьчмаар ингээд бүр дотор чи ингээд байхлаад байгаа штэ тий тийм үе байдаг штэ ингээд хэрвээ ингээд илэрхийлвэл би илэрхийлчмээр хүмүүстэй энийгээд ярьчмаар тий тэрэн шиг надад ч гэсэн яг тэр үе байсан яг нэг өсвөрнаас манайх ингээд нэг шилжээд яг зах зээлийн үе эхлээд манайх хөдөө нүгээд яг миний бүр ингээд гоё хүсэж мөрөөдөл явж исэн дугуулсан секц ингээд бүх юмаа орхиол хаяал очсон чинь нэг хөдөө аглууд боо жижигхэн газар юу ч байхгүй дугуулсан секц ч байхгүй тий бүр инээдэмтэй найзууд бол нэг юм уучраа болоод ингээд хүнтэй найзалчих чам инээдэмтэй бүр зарим хичээл бүр багш байхгүй байсан байхгүй юу. Тэгээ багш нар нэг ганцхан 8-нд явцсан үе. Амар сонин тийм бүр тэгээ бүр ингээд яг тийм надад ингээд хотод ингээд аюу олон тийм дугууланд яваал ингээд тий химийн сонгоны хангимаа ингээд яваал ингээд бужигнуулж исэн хүүхдэд тэнд очсон чинь ингээд би гаццсан юм шиг санагдчихсан байхгүй. Гаццсан тэгэл би яг энэ хിവэр амьдрах юм шиг санагдаад гээ заримдаа ээж авдаа шууд тэгж ууралдаг тий. Яах гэж юм сонин газар нөөж ирдэм би хот руугаа буцаж нүүмээр байна гээ ингээ уйлдаг тийм байсан байхгүй. Тэгээд л яг тэр үе ингээд бодогдоод тэгээ тийм дотор ингээд асаад байгаа дүрлцээд байгаа. Тэгээ яг нэг 7-8 дугаар ангитаа болтой жинхэнэ хийх юмгүй гараасан байхгүй. Хийх юмгүй хичээлээ хийгээл тэгэл босоод үед ангийнхантайгаа нийлэл буруу юм хийж үзээл. Тэгээ багш нарын хурал муралд орж үзээл тий. Хийх юм байхгүй чи. Тэгээд бүх юм л хийж үзэн штэ. Хийж үзэн штэ. Бурууг нь хийж үзээл тий. Тэгээд тамигч татчих үзээд бүр аяа. Тэгснэ энэ миний хийх зүйл биш юм байна гэж бодсон тий. Тэгээд сэтгүүр ингээд орсон чи гинт ингээд нэг юм гацаанаас гараад хүүе одоо би чинь 2 жил сураал оюутан болох юм биш үү? Баясаа чи юу хиймээр байгаа? Ямар мэрэгчлээ болмоор байгаа? Чамд ингээд юу таалагдаад байгаа гэж бодож эхлээд ингээд огцом өөрчлөгдсөн шүү дээ би. Нөгөө нэг буруу замаар явж исэн үнцэн зөөр. Зүг замаараа будаагаад тэгээ. Замаар будаагаад тэгээ. Тэгсэн байхгүй. Тэрэн шиг ингээд хүн болгоны дотор нэг тийм асж байгаа зүйл, тэг хийхийг хүсэж байгаа зүйл, чи хэн болохыг хүсэж байгаа тэр дүл асаатай байгаа тий. Тэр дүлийг л асаамаар санагдаад. За тэг комент уншия. За комментууд бол ирсэн. Балчин нэмнэн заяа маань нэгсэн. Гэхдээ би хинбэ гэдгээ дандаа бодож өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй санагдлаа гэж байна. Яг үнэн тий. Би хинбэ. Ингээд би хинбэ гингүүтэл өнөөдөр би хин баймаар байгаа гингүүтэй нэг жилийн дараа гацчмаар байгаа байхгүй тий. Дараагийн жил би хинбэ. Өдөр болгон л асуумаар байгаа асуугаад тий. Хийгээд тий. За дараагийнх нь. За дараагийнх маань марал та хоёр үнэхээр мундаг шүү улам хичээгээрэй гэсэн байна. Баярлалаа. Солонгулан баяр маань ертөнцийг эргүүлэх тулах цэгээ гаднаас бус дотроос хай. Би чадсан одоо бусдыг ойлгуулахын төлөө хичээх болно. Хүний чадсан юмыг би яагаад чаддгүй юм гэж зүтгэдэг их шартай охин байж штэ. Тиймдээ өнөөдрийн өөрийгөө бүтээсэн юм шигэ гэсэн бол Алианка маань шинэ оны минь гэрэлтэн бүсгүүчүүд минь ээ гэд вайны зурсан байна. Одоо ажилдаа орё. Тэр вайныг одоо уучлахгүй. Одоо ажилдаа орё Алианка минь ээ. За тэгээд юу яа те сүүчүүд маань бас гоё бичээд ороод ирээсээ өнөөдөр тэгвэл өөрийгөө яг ямар үгээр урамшуулж байна. Яг ямар үгийг өөртөө хэлж байна. Төрөний өстө алтан сүх байсан те алтан сүх. Комент ицсэн тэрэн шиг те нэг тийм галзуу комент бичсэн бол алтан уяг. Ороод ирээрээ болор нар шиг те. Оны ихний нар шүү гэд бичиж явах юм тий. Оны ихний дугаар хүрч байна. Тэгэхээр цаашдаа бид нар маш олон дугааруудыг таних хүргэнэ. Гэхдээ бид ч гэсэндээ эмэгтэйчүүд бидний хувьд ч гэсэндээ номоор төсөөлөх юм бол шинэ хуудас эхэлж байгаа. За эсвэл бүр бойлын шинэ бот ном нь дахиад эхэлж байгаа юм шиг мэдрэмжийг авч байгаа штэ. Тэгэд шинэ он эхлэн гэдэг бол хүн болгоны хувьд бас нэг утга учиртай байдаг. Тэгвэл шинэ оны ихэнд өөртөө урам өгье л доо. Өсгөөжүүд маань түрүүн хэлсэнчлэн хинээс ч илүү авсан тэр гайхалтай үгнээс илүү өөрөөсөө авсан урам тэр хүний хувьд сэтгэлд нь маш тодоос тод үлддэм юм аа. Маш их урмыг авд юм аа. Бүр ингээд ирч хүчийг авд юм аа. Заримдаа бүр уналтыг ч аавна гэж хэлсэн. Тэгвэл өөртөө 2026 оныхан урмын өгөөдийг хэлье гэдэг уриалгыг дэвшүүлээд Гэр бүлийн радио 104.5 гэсэн манай үндсэн пэйж хуудсан дээр явж байгаа дүрстэй нэвтрүүлгийн дор та бүхэн өөртөө хэлэх урмаа бичээрэй. Магадгүй хин нэг меншн хийгээд илгээсэн ч болно. Бид та бүхэнд шууд нэвтрүүлгийнхэн үеэр уншиж өгье. Яг үнэн тий. Тэгэд бас нэг ингэж хүмүүсээс асуувал гой санагдаад идэв шүү дээ. Нөө би хин бэ гэд тий асуувал би хин байх ёстой вэ биш тий. Би хин байх ёстой вэ гингүүт нөгөө ёстойгийн дүрмд ороод идэг тий. Ястай чи заавал тих ястай чи заавал тийм байх хэвээр чи заавал хөөрхөн байх хэвээр гэл те өглөө билүү хизээ үлээ нэг хайрын өргөр нэг ярьжсэн ш. Нөхөр нь
хайрын өргөр илүү юугаар үлээ нөгөө ихнэрээ туранхай байх хэвээр гэж шаарддаг гэд туранхай гоё биетэй байх хэвээр гэж шаарддаг гэд тэгээд салсан гэд тэрэн шиг те хүний шаардлагын дотор биш яг өөрөө би гоё эрүүл байх юм бол туранхай биш гойлог байх дасгалыг хийж болно те хин нэг шахалтаар биш те би эрүүл байхын тулд те дасгал хөдөлгөөн одоо гүүх хараагч гэдэг юм уу тэр сонголтуудаа хийж болно гэдэг юм уу тэгвэл өөрөө гадаг байхгүй тэгвэл би хэн байхаа сонгоод байгаа те гэтэл ингээд хин нэгний сонголтоор биш тэгээд яг одоо би хэн байна вэ гэдгийг яг одоо асуугаад гоё тэр урмын өгнүүдээ хэлээд тэгээд яг тэр урмын өгөөсөө магадгүй бас өөрийгөө шууд дүгнэж болно гэд хэлээд байгаа шүү дээ тий. Би яста энийг чадахгүй гэд ингээ хаашаа сууж байгаа бол тий. Би яг энэ зүйл дээр одоо хангалтгүй гэж хаашаа сууж байгаа бол бас жоохон дүгнээд өөртөө гоё урам өгөөсэй гэж хүсэж байна. За яа өөртөө ямар гоё урмын өгөх вэ? За би нэвтрүүлгийн төгсгөлд хоёулаа урмын өгөөрөө өндөрлөё гэж бодож байна. Тэгэхээр яг одоо бол хэрэггүй байна. Харин таны саяны асуусан асуултан дээр би бас нөгөө нэг айлын том гэдэг секцэн дээр яаж очичоод тийм дүрд орчичоод ямар нэгэн байдлаар заяа гэдэг хүнийг гаргаж ирэхгүй маш олон ингээд жил хорсон тийм зүйл бол бас байгаа. Хоёр дүүтэй, айлын том, тэг эмхтэй өөхөд за тэгэнгүүт нөгөө нэг өвөө эмээ нарын талдаа бол би чин том зээ болоо явчих чагаа. Тэгэнгүүт доороо маш олон дүүнертэй нөгөө ах дүү амраг сатны дүүнерүүд чинь хэрэгтэй гэл тэг хүн болгоноос ах их чин сайн явах юм бол дүүнер нь сайн явдیں۔ Ингээл алдах ирэхгүй юм шиг. За ингээл янз бүрийн болох юм бол одоо ээжүүд би тэгдэг штэ. За ингээл 3 хүн ширхэг чихрээлээ гэж бодоход хүүхдүүдтэй өгчлөө өөртөө зүгээрээ өсөг байна гэдэгтээ ижилхэн яг ээжийн үүргийг том хүүхдүүд өөрч явдаг. За ингээд чихрнүүдэд дүүнертэй өгчөөд зүгээр би зүгээрээч гэдэг юм уу те гадуур дэлгүүр ороод ийм хувц ах уу тийм хувц ах уу гэв яг ахын тэрэнд тэр юм байхгүй тэрэнд энэ юм байхгүй гэд ингээд явж идэг байсан том өгч байгаа байхгүй ямар сайндаа л нөгөө 8 дугаар анги лөө 9 дугаар ангида төрсөн өдрөөрөө угаалга хагас автомат угаалгын машин бэлгэнд авчаад өгтлээ баярлж исэн тийм том өгч байгаа байхгүй тэгээ тэр мэдрэмжээсээ би өөрөө гарахгүй байжгаад хүүхдэд болсон. Тэнгүүтэл бас аюу хариуцлагатай ээж тий. Тийм тэгэл за дараагийн ээж ихнэр гэдэг юм юмнууд явж ийсэн аа. Ер нь бол яг 10 жилийн өмнөөс л юм уу? 10 жилийн өмнөөс л би яг нөгөө ихч гэдэг сегментээ аваа хийсэн. Тэгээ одоо бол би яг заримдаа дүүнэрийнхээ хувьд өөрөө дүү шиг тийм мэдрэмжийг авдаг. Тэгээд би ч гэсэндээ ялгаагүй гомддөг штеп. Би ч гэсэндээ надад ч гэсэндээ наа чи хэцүү штеп гэдгийг хэлдэг болсноос хойш дүүнэр маань ойлгож эхэлсэн. Эмэгтэй хүн ч гэсэндээ ямар нэг байдлаар би ийм хүн штэ. Би ч гэсэндээ ийм мэдрэмжийг аваад байгаа штэ. Надад ч гэсэндээ наа чин таалагдахгүй штэ гэдгийг хэлэх юм бол тэр хүн ойлгодог. Бид нар хэлдэггүй байхгүй юу? За яах вэ гэдэг зүгээр гэл ачаа. Зүгээр ингээл ачаа аваад яваад идэг. Ажлын ачаал юу гэдэм бүх ачаалыг аваад яваад идэг. Сүүлдээ тэр нуруугаа дийлэхгүй ингээд тесэрч дэлбэр нэзтэй. Тэгээ тэр үед бүх асуудал хожимдсан байдаг. Тийм учраас баг дээр нь л асуудлуудаа шийдээд баг дээр нь л өөрийгөө илэрхийлж сурах зүйл дээр эмгтээчүүд бид багасаа суралцаагүй болвол одоо ээж болсон байгаа юм чин хүүхдүүдтэй зааж өгөх хэрэгтэй. Тэгснээр ирээдүйн ачаатай тийм хүмүүсийг яг сурахгүй гэсэн үг байна. Яг тэгээд идэг ч нөө эмэгтэйчүүдийг октыг болохоор нөгөө ээж аав нар нь сайн ихнэр сайн ээж болоход бэлдээд идэг. Гэтэл яг нөгөө өөрөө ямар эмэгтэй байх аягаа гээл тэгэл эхэлдэг шүү дээ. Аягаа гэрээ цэвэрлэн чи арчаатай гээл арчаатай арчаагүйгээр дууддаг. Хөвгүүдийг болохоор хөөрхөн амтд тэгэл тий чи октыг ингэж болохгүй тэгэж болохгүй юм тийм тэгэл ингэх хэвээр гэдэг. Гэтэл яг чин үнээр нь яг чи өөрөө маш үнцэнтэй шүү тий чи энэ амьдралд ирсэн маш гайхалтай бэлэг шүү чи өөрөө одоо тий хэн байхыг хүсэж байгаа гэдгийг л зааж өгмөр юм шиг санагддаг. Тэгвэл бид нар яг тэр үеэс л ингээл тий сайн ихнэр байх сайн ээж байх гэл ингээл хөрхийн амтыг хичээгээл тэгэл заяагийн илдэг шиг би ч дугнаг нь айлын дундх мөртлөө бас яг ингээд 8 9 10 дугаар ангид бол нэг айлын том шиг амьдраад тэгээд яг тэр дүрээрээ бас амар олон жил амьдарсан. Айлын том байх амар хэцүү шүү дээ. Харин тэ айгүй хариуцлагатай. Тэгэл нөгөө айлын том байх энийг би л ингэхгүй бол болохгүй. Ээж аавдаа ингээл би л нэг санаачлаг гаргаад ах トゥ сайн нэг урайлал ээж аавдаа нэг ингэхгүй бол болохгүй. Дүүнрээ би л ингэхгүй бол болохгүй гэд ингээд амар олон жил амьдарсан байсан. Тэгээд тэрнээсээ ингээд сүлдээ амар ядарсан. Тэгээд ядраад хүүшээ би ч одоо юу хийгээ яваад байгаа юм бэ баясаа гэдэг. Тэгээд ингээд мэдээч тэр ингээд айгүй том болоод бүгдээрээ хувь хувьдаа гэр бүл болоод ингээд гаднаас ингээд хөргөн бэрүүд орж ирээд ингээд зөндөө халуулаа болоод ингээд яалтчгүй тэр нэг үзэл бодлын зөрчил янз бүрийн юм гарч ирээл тэрнээс ингээд шархлаал тий өөрсдийнхээ хичээс шархлаал ингээд хөргөн бэрээсээ шархлаал тий ингээд хүүе би юу хийгээд яваад байгаа би одоо ингээд энэ болгоны өмнө хариуцлага үүрээл тий нөгөө асуулт гарч ирээ. Тий энэ болгоны өмнө ингээд баясаа чи өөрөө хувь хүн бидтэй чи өөрийнхөө амьдраач гэд тий тэгээд ингээд нэлээд жилийн өмнө орхисон. Тэгээ орхисон чинь бүр нэрэ чиний хэлдэг шиг ингээд амар гой бүр ингээд хөнгөрөөд
Бүр айгуу гоё болсон ш. Тэгээд нэрээ би яаж амьдрмаар байгаа юм гэд яг тэр бодол дээр ирсэн ш. За комментууд уншия. За Алинка үргэлжлүүлсэн байгаа. Энэ жил өөрийгөө олон зүйлд сорж, шинэ өөрийгөө бусдад таниулж, бодлоо өөрчлөнө гэж өөрчлөнө. Тийм байна. За чанцаа маань өглөөний мэндэ гэсэн бол Солонгоо Улаанбаяр маань гэрэлтмүүд минь ээ бүх юм цаг хугацаатай одоо ихэл шинэ өөрийгөө бий болгоход хизээж оройтхгүй гэсэн байна. За чанцаа маань харин шууд асуултыг хүлээж аваад хариулаад би хүчрэхэг сэтгэлийн тэнхээтэй өөрөөрөө байх ёстой гэдэг урайтай. Ямагт үнэн дандаа үнэнч. Вау. За нараа мөнх чимэг шинэ оны минь өөрийгөө байнга зоригжуулж төдийгөөс өдий хүртэл жаргал зовлонг туулж аваа чи үнэхээр хүчрэхэг мундаг өөрийгөө болгож өөрийгөө зоригжуулдаг даа гэсэн байна. За нараа мөнх чимэгтэй бас шинэ оны минь дэвшүүлье. Шинэ оны минь одоо ерөөсөө ингээд гарч орохгүйгээр байнга орж ирж байгаа. Яг үнэ гэрэлт минь даваа лаваг баасан гэрээ. Бүртгээд дэш бас 5 минутаас ордог. Цоо шинэ хүн байгаа учраас бүртгэж जैन те. За чанцаа маань болохоор заяа бит хоёр адилхан юм байна. Баярлалаа хоёроо гэсэн байна. Ааха. Ер нь хүн болгонд л яг тийм байдаг. Би заримдаа нөгөө нэг хүүгээ маш их загнадаг байхгүй юу? Чи айлын том юм байж чи хичээх хэвээр гэдэг гэлээ. Хичээх хэвээр биш. Дүүнраа ингэчээчтэй чи буулт хийчээчтэй чи гэд загнадаг. Тэгэнгүүт би дараа нь өөртөө айгүй их харамсдаг л да. Өөрийгөө буруу шатдаг гэсэн. Яагаад гэвэл би өөр хайлан том байж үзсэн штэ. Яагаад тэр үед ингээд дүүнэртэй буулт хийхэд надад хэцүү байсан гэж би сая бодсонгүй вэ гэдэг бодол төрсөн. Тэгэхээр бид ямар нэгэн байдлаар хүүхдүүдээ ч гэдэг юм уу хайртай дотны хүмүүстэй үг хэлэхдээ гомдчихвэ гэж бодхоосоо илүү шууд тэр үеийн процессор эхэлчихдээ юм шиг байна. Сурцсан аль маш олон жил тэрнгүүр амьдэрсэн байгаа даа. Тэрийгээ ингээд шууд хэлчихдэг. Тэр нэг зуршил болцсон. Дараа нь нөгөөдгөндөө хямраал, дараа нь яана ингэж хэлэх ёсгүй байсан шүү дээ. Ингэдэг байсан шүү дээ гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ингээд явчаад байдаг. Бас алдаа харагдаад байгаа. Тэгээ эмгтээчүүд тэгээ дээрэс нь ямар нэг байдлаар буулт хийхдээ жоохон маруухан. Уучлаарай гэдэг үгээ хэлэхдээ жоохон тааруухан. Тийм тэгээ тэр тус маань яг ингээд нөгөө хайртай хүмүүстэй тэр баргийн буулт хийнэ байхгүй. Миний зүгээл чичирдэг шүү дээ. Эмгтээчүүдийн зүгээл те. Эхнэрийн зүгээл явна шүү дээ. Нэг тиймэрхүү зүйлүүд бол байна. За Алинка маань орой хайрын өрөг байгаа юу гэсэн байна. Байгаа. Манай баясаа байгаа. Баясаа байгаа шүү. За тэгээд одоо бүсгүүчүүд маань гоё тэр урмын өгнүүдээ бас магадгүй биендээ тий санаа болох тэр гоё өгнүүдээ хуваалцаарай. Яг өөрөө өөрийгөө яг энэ онд те юу гэж урамшуулж байна, юу гэж бодож байна те, юу гэж төлөвлөж байна. Тэдрийгээ бас нээлттэй хуваалцж болно. Тэгэхээр нэвтрүүлгийн хугацаа өндөрлөх тийшээгээ хандсан байх шүү. Сүүлийн 10 минут руу орсон байна. Тэгэхээр бид өөрөө өөртөө хандаж хэлж байгаа чин сэтгэлийн үгсийг комментээр хүлээж авч байгаа. Та бүхэн яг одоо ороод ирээрэй. Хэрвээ уцаар ярих боломжтойгаа бол 1146 104 5 1146 104 5 дугаар руу холбогдоод ороод ирээрэй. Ганц сонсогчтойгоо ярьчих юм бол бас сэргийчих юм билүү? Гоё амьд дуу хоолоогоор холбогдъё те. Тэгээд нөгөө би хинбэ гэдгээ ингээд хүмүүс за магадгүй мэдгүй те эсвэл би хинбэ гэдгээ зөв үнэлэхгүй байгаа үед бол нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ те. Би хинбэ гэл тэгэхээр за чамд ч гэсэн сул тал байгаа те. Надад ч гэсэн сул тал байгаа. Тэгээд тэр сул талын маань олон хүмүүс мэднэ те. Тэгээ өөрөө ч гэсэн мэдэн заримдаа өөрөө мэддэггүй те. Мэдхийг ч хүсдэггүй. Тэгээд тэр шиг нөгөө эмгтээчүүдийн зөв гэд зүтгэдэг те сул талаа ойлгохгүй. Тэгээд яхаар нөгөө яг тэр хүлээн зөвшөөрөхгүй үед за би ч угаасаа нэг ийм сул талтай да гэд ингээд хүлээн зөвшөөрчих юм бол хүн хэлэхэд тэрэн дээр нэг реакцлал те өөрийгөө өмгөрөөл миний зөв би л ста зөв байгаа гэж явахгүй штэ. Тэр яг тэр нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа те би хинбэ гэдгээ жихнээс нь тодорхойлохгүй байгаа үед нэг ийм олон шинж тэмдгүүд илрээд байдаг штэ те нэг байнга өөрийгөө буруутгал гэдэг чи суул юм аа дорой юм аа чи л ингээл чиний л буруугаас болоод те магадгүй ингээд гэр бүл юм байна эхнэр ингээд байна нөхөр ингээд байна гэдэг ч юм уу те тийм зүйлүүд маш их гардаг. За нөгөө талдаа нөгөө нэг би үргэлжлэл өөрөөсөө дандаа би хангалтгүй байна гэдэг тэр бодлоод байдаг. Гэтэл одоо тэр 365 өдрөөр тооцъё. Одоо 365 өдөр чинь 5 өдөр ингээ өнгөрч чинь тий. Тий тэгэнгүүт өнөөдөр чинь 1 сарын 5 шүү дээ. Тэгэнгүүт магадгүй тэр 365 өдрийн 300 чи хангалттай байсан байвал яах юм? Тий. Тэгээ 65 өдрөн чи хангалтгүй байсан байвал яах юм? Тэгсэн чинь 100% би хангалтгүй 65-таа л анхаарад байдаг тий. 65-таа анхаармааргүй байгаа даахгүй юу? Тэр энэ дуу хоолой бас дотор ч байх вэ тий. Тэр энэ дуу хоолойг бас жоохон дарж байгаарай тий. Хангалттай байгаа үедээ өөртөө яг одоо өөртөө хэл гээд байгаа тэр гоё үгсийг хэлээрэй гэд хэлээд байгаа юм. Бити харамлаа, юунд нь харамлтыг. Өөрөөсөө харамлаад байдаг тий. Өөрөөсөө харамлаа. Тэрнээ бусдад болохоор хамаг сайн сайхныг өчгөөл үзээд байдаг. Бас нэг ийм зүйл байдаг. Юу вэ гэхээр за одоо яг нөгөө өөрөө өөртөө үг хэлж байгаа. Тэгэнгүүт бусад хин нэгэн магтдаг.
Чи өстө мундаг шүү. Өстө хөөрхи юм аа. Баярлаа. Энэ ийм өстө үнэхээр мундаг өстө байж боломгүй. Миний харсан хамгийн мундаг ч гэдэг юм уу. Үнэхээр гоё үгүүдийг хэлэхэд нөгөө хүн заашгаа за болоо. За ёо. Нүрээ нуугаад бичээд тэрийг хүлээж авахгүй тий. Гараа явчихдаг ч юм уу тий. Бид магтаал сонсохдоо жоохон ичимхий талдаа магтаал сонсож сураагүй байгаад байдаг. Тэгвэл хин нэгнээр магтуулахдаа зүгээр л баярлаа гэж талархлын үгээ илэрхийлэхэд болно. Магтуулж байна гэдэг бол таныг хүндэлж байна, хүлээн зөвшөөрж байна л гэсэн үг байхгүй. Нөгөө 365 хоногийн нөгөө 65 хоногт онцгой байсан бол 300 хоногийг чинь батлаад өгж байна л гэсэн үг. Тийм учраас бусдад бас магтуулахдаа талархалтай хандж байгаарай. Одоо харин өнөөдөр өөрийгөө магтана шүү. За комментууд ирсэн байна. За уншия. Өнөөдөр чи харин тасрахгүй коммент харин гоё юм. Нараа мөнх чимэг танаа нэвтрүүлгийг анх удаа сонсож байна. Баярлалаа гэсэн байна. Одоо банк сонсоорой. Яг үнэ. Ингэ чин Алинка яваа том охиноо заяагаар төсөөлөд үзлээ. Хөөхий бүх юмны ачааг аваад л байж байгаа даа гэж. Харин тийм амар өрөвдмөр. Тэгээ хэлж чаддгүй байхгүй юу хүмүүс. Надад хэцүү байна. Энэ ачаагаа надаас аваач гэж хэлж чаддгүй. Тусалчих юмсан. Өөрөө сурцсан байдаг. Ингэчих юмсан л гэдэг бодол байгаад байдаг шүү дээ. За чанцаа маань өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй юм байна лээ. Айлын том охтыг дандаа өмөөрдөг дөө гэсэн бэ. Хөөх юм бэ те. Би нөө айлын том охтын ер нь бүлгэн байгуулт юм уу? Айлын том охид гэдэг нэг групп чат нээсэн. Групп нээсэн. Тэндээ божигнол. Тэгээ бослого гараа явуулах юм. Яг үнэ те. Алинка маань гоё зүрхнүүд явуулсан байна. За чанцаа том ихчийн дутагдал захирах дуртай болсон байдаг. Боловч өөрийгөө их голдог болсон байдаг юм байна лээ гэсэн байна. За бас үнэн баг. Захирнаа. Захирах үедээ захирна. Яг тэгдэг те. За Солонгоо Улаанбаяр маань бүр өөрийгөө магтаад маш гоё өгнүүд бичсэн байна. Метрашгүй, бадрангуй, үзэсгэлэнтэй, нүл ирч хүч болсон хилэнцийн ордны хатгуурч юу гэдэг нэ. Бүр өстө метрашгүй шүү манай Солонгоо. Метрашгүй комент бичээл. Метрашгүй шүүлья гэдэг шиг. Метрашгүй комент бичиж байгаа л 25-ны манай жухал контент дээр билгийг авчихсан болоод харин хизээ хэлээ өмнөх жилээ бас авсан шүү дээ. Санж гэнэ үү? Санж. Том бүр юм том утастай билэг авчихсан тий. Тэгэхээр ингээд яалтчгүй метрашгүй гэдгээ бол өөрөө мэддэм байна өө. Хүн хэлэлтгөө мэддэм байна. Ааха. За нэвтрүүлгийн төгсгөл хэсэг түрүүн хэлжсэн өөрөөсөө юу гэж хэлэх вэ? Ааха. За асууж байна. Надаас асууж байна. Коммент хараад шүү гэсэн чинь. За өөртөө болохоор би тэгж хэлнэ. Чи их мундаг те чи их тийм юм гэхээс илүүтэй энэ жил илүү их одоо хичээгээрээ, илүү их өөртөө хайртай байгаарай, илүү их зоригтой байгаарай, илүү их зоригтой байгаарай те. Илүү их одоо гоё уран баяр хөөр жаргалтай байгаарай л гэж хэлнэ. За би тэгвэл өөртөө хэлэх юм амар их байна. Зөндөө байт юм ба. Тэгээд ингээл бацаал хэлчих заяа. Харин за яг оны ихэнх гараал ингээл харангуут энэ удаагаас эсвэл өнөөдрөөс эхлээд өөртөө илүү их хайртай байгаараа өөрийгөө илүү их сонсдог, хайрладаг. Тэгээ эрүүл мэндтэй цаг гаргаараа гэж би өөртөө бүр маш их хэлмээр байна. Тэгээд энэ жилийг бүр болж өгвөл эрүүл мэндтэй ингээ анхаарсан жил болгож бүр урайлмаар байна. Тэгээ илүү ихийг сурсан, илүү ихийг хайрлсан, илүү олон зүйлийг үзсэн, харсан тийм жил байгаасай. Тийм байгаасай ч гэж өөртөө хүсэж байна. Хамгийн гол нь зүгээр тухтай байгаасай. Нэг тийм олон юм байхаасаа илүү ингээд жаргалтай эмэгтэй хүн тухтай байна гэдэг чинь маш сайхан штэ. Тухтай байгаа нөхцөлд юу ч хийж чадна. Тухтай байгаа нөхцөлд мэдээж эрүүл байгаа учраас тухтай байна. Тухтай байна гэдэг нь эргэн тойронд нь хайртай хүмүүс нь байна л гэсэн үг. Тийм учраас бүсгүүчүүд мань ч гэсэндээ банк тухтай байдлыг эрхэмлж байгаарай. Тэгээ мэдээж тухтай байдал гэдэг нь тэр дотор байгаа даа л гэсэн үг биш шүү. Комфорт зон ч юм биш шүү. Тэ? Тухтай байна гэдэг нэг талдаа яг нөгөө би өөрийнхөө хүссэн зүйлийг өөрийнхөө хүсэл мөрөөдөл бодлоор тий хийнэ л гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг талдаа нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрчнө гэсэн үг. Хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүн тухгүй байгаад идэг тий. Би яана энэ хүн таалагдж байгаа болов. Би сайн хийж байгаа болов. Би сайн ихнэр байгаа болов. Би сайн хичээж байгаа болов. Таалагдах гэж нэг юм эргэлзээний дунд тий хин нэгэнд ингээд таалагдах гад таалагдахгүй байх юм бол дахиад нэг юм баг зүгэл амьдраад идэг тий баг зөөхгүй байгаагаараа л байл да. Тэгэл зүгээр тэр миний илүү хичээсэн. Оргороо тий надад хангалттай гэдэг ч юм уу тий байл да. Скүүчүүд минь. За тэгээд сүүлийн 2 комментиг уншаад. Чанцаа маань ээжийн 2 дахь хуулбар айлын том охид азтай шүү бид баярлаа мундаг аз жаргал хүсье гэсэн байна. Солонгоо Улаанбаяр маань тийм шүү эрүүл хүн л
хүссэндээ хүрдэг дээ гэсэн байна. Яг тэгдэг шүү. Тэгэхээр ерөөсөө эрүүл мэнд гэдэг бол нэр номер 1 мөнгө байлаа гэд бид нар яах юм те. Тэгээд эрүүл мэнд л эрүүл байж ич. Мөнгө байсан ч гэсэндээ эрүүл биш бол тэр эрүүл болохын төлөө мөнгө зарцуулна. Тэгэхээр хамгийн түрүүнд л эрүүл мэндэд анхаарал. Тэгэл цаашдаа яг өөрийнхөө би хинбэ гэдгийг гоё сайхан одоо бодоол те өөртөө гоё урам өгдөг байгаасаа би хангалтгүй эсвэл би хин нэгнээс өөр байна. Эсвэл хин нэгнээс нөгөө юу гэдэг ялгаатай байна гэдэг дэр бас айгүйх нөгөө ингэ шантраад идэг те. Маш гоё дуулдаг хүн байхад чинь би яагаад чадахгүй байгаа гэж бодоол те. Маш гоё жүжиглдэг хүн байхад чинь би энийг хүсэнтгтэй гэл ингэхгүйгээр яг өөрөөсөө тэр гоё үнцэн эрдэнэ мэт үнцэн алмаз мэт үнцнийг л гаргаж ирээд тэрийг гоё тухтайгаар аз жаргалтайгаар кайфтайгаар хийгээрээ бүр те гэж хоёлаа уриалъя өнөөдөр. Уриалъя. Энэ сайхан уриалгаараа бас өнөөдрийн гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрөө өндөрлөж байна. 2026 онд ч гэсэндээ эмэгтэйчүүд маань илүү их өссөн, илүү их зүйлийг суралцсан, бие биендээ урам өгсөн гэрэлтэн байх болно гэж бас хэлмээр байна. Тэгээ өнөөдрийн дугаарыг сэтгүүлч хөтлөгч Баясаа, сэтгүүлч хөтлөгч Заяа, найруулагч Мезо та бүхэнд хүргэлээ. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөртэй хамтран ажиллахыг хүсвэл маркетингийн 8866 1045 8866 1045 дугаард холбогдоорой. Хоёулаа нэг гоё урайтай болъё тий. Тэгээ урайгаараа төгсдөг бол. Тэгээд яг энэ онд ямар урайг бас тий хүмүүстэй хүргэмээр энэ тэрийг ярьж байгаа. Эсвэл манайхан гоё урайг сэдээд хэлж өгч болно тий. Явуулаасай. Яг үнэ. За тэгээ гэрэлт минь лав гарагт 12 цаг 5 минутаас хүрнэ. Тэр цагтаа эргээд уулзъя. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хинийч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч ява. Хинийч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хин нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрлаа.